Орой мэндэргүй үзэгчтэй Бям гараг бүрийн орой үзэгч таны хүртэл болдог эрүүл амьдрал цай нэвтрүүлгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол суулгалт. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт Захир төмөр компани эмч ундрмаа өргөдлөө. Орой мэндэргүй танд. За орой мэнд танд бол үзэгчтэй орой мэнд хүргье. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв суулгалт гэж байна. Ер нь одоо гүйлгэл суулгалт гэдэг бол одоо нөгөө нэг хоол хүнстэй л шууд холбоотой шүү дээ тийм. Гэхдээ бас зарим тохиолдолд өөр шалтгаанаар мэдээж одоо гүйлгэл суулгалт бол үүсдэг. Тэгэхээр энэний одоо яг нарийн учир шалтгаан процессыг бас үзэгчдэд тайлбарлаж өгөх үү тийм. За тэгээ. За юун түрүүн суулгалтын тухай ярихын тулд одоо суулгалт гэж юу вэ гэж ярих шаардлагатай. За суулгалт гэдэг маань бол 24 цаг буюу нэг хоногт 3-аас дээш удаа одоо хэлбэржээг өтгөн гадагшилж байгаа үйл явцыг ерөнхийдөө суулгалт гэдээ ойлгочих болно гэсэн үг. За тэгэхээр суулгалтыг ярихын одоо дараа бол суулгалтын тархалт аягүй чухал байдаг гэсэн үг. За яагаад вэ гэх юм бол нэг жилд одоо дэлхийн нийтэд 1.7 тэрбум хүн ерөнхийдөө суулгалт өвчнөр өвчлөдөг гэсэн юм статистик тоо баримт байгаа гэсэн үг. За тэгээд эдгээрийн маань одоо хамгийн гол ноцтой юм гэх юм бол 0-5 хүртэлх насны хүүхдүүд бол одоо нас баралтын 2 дахь гол үндсэн шалтгаан ерөнхийдөө суулгалт өвчин болоод идэг гэсэн үг. За тэгэхээр яагаад суулгалтын тухай ярих вэ гэдэг маань ерөнхийдөө статистиктайгаа шууд холбоотой явчихж байгаа юм тийм. За тэгээд одоо дэлхийд дахинд юм байдаг бол Монгол улсад бол одоо 10,000 хүн амд 20.8 тохиолдол ерөнхийдөө бүртгэгдээд явдаг гэсэн тоо баримт байгаа. За тэгээд энэний маань одоо 70 орчим хувь нь 0-5 хүртэлх насны хүүхдүүд асуулт дийлэнх нь тэгэнгүүт одоо ингээ хүмүүс маань 10,000-д одоо 20 тохиолдлын бол бага юм байж тээ гэж бодож болно. За гэтэл энэ маань зөвхөн одоо суулгалтын улмаас эмнэлэгт хандаад эмнэлгийн тусламж аваад байгаа хүмүүс гэж ойлгоно. Тэгэхээр бүртгэгдээд эмчилгээ авч байгаа. Гэтэл одоо судалгаагаар үзэх юм бол нэг хүн жилдээ 1-2 удаа суулгалтаар өвддөг гэсэн баримт байгаад байдаг. Одоо дунд иргэм насны ажилтаа хүмүүс бол тэр өөр эмнэлэгт хандахгүйгээр өөрсдөө эмийн эмчилгээ аваад одоо ингээд цаашаа үргэлжлээд байдаг гэж ойлгож байна гэсэн үг. За тэгэхээр дараа нь одоо суулгалтыг ярихын тулд суулгалтыг үүсгэж байгаа шалтгааныг ярих ерөнхийдөө үндсэн шаардлага гарч ирж байгаа гэсэн үг. За суулгалтын шалтгааныг бол одоо ингээд хоёр үндсэн шалтгаанд ерөнхийдөө аваад үзэж болно гэж байна. За эхнийх нь болохоор одоо халдварын шалтгаантай. За халдвар буюу энэ дээр маань за халдварын шалтгаантай гэж үзэж болно. За нэгдүгээрт нь болохоор бактери. За бактерийн шалтгаантай. За энэ дээр бол хүмүүсийн хамгийн их мэддэг нь болохоор E. coli, Escherichia coli-гийн шалтгаантай гүйлгэлт. За дараагийнх нь болохоор вирусын шалтгаан. За энэ дээр одоо хамгийн их Монгол тохиолдож байгаа гэх юм бол одоо ротавирус, за энтеровирус гэдэг бага насны хүүхдүүд их өвчлөлтэй гүйлгэл суулгадаг. Одоо эцэг эхчүүдийн гүйлгдэг ханиад гэж ярьдаг. Яг үнэ. Гидсний өвдөлтөй ханиад гэж ярьдаг шүү дээ. За ерөнхийдөө энэ дараагийнх нь нэг бүлэг нь болохоор шимэгч буюу одоо нэг эстэн шимэгч паразитаас болж үүсэж байгаа гэж ойлгож байна гэсэн үг. За ингээ халдварын шалтгаан нь болохоор халдварын шалтгаантай нь болохоор энэ байж болно. За дараагийнх нь болохоор халдварын бус шалтгаантай байж болно гэсэн үг. За халдварын бусдаа болохоор яах вэ гэхээр бас дотроо бас хэд хэдэн бүлэгт ерөнхийдөө ангилаад авчиж болно гэсэн үг. За нэгдүгээрт нь бол хамгийн сайн мэддэг нь болохоор хоолны хордлого. За хоолны хордлогын шалтгаантай болохоор одоо гүйлгэл суулгалт маань үүсэж болно гэсэн үг. За дараагийнх нь болохоор төрөлхийн ферментийн дутагдал. Бас тийм тохиолдол байдаг тийм. Энэ дээр болохоор яг юу одоо жишээ авч ярих юм бол одоо лактозын үл твчил буюу одоо лактаза гэдэг фермент байхгүйгаас одоо сүүсүн бүтээгдэхүүн хэрэглэлээ тэр хүмүүс маань гүйлэгдэх ч юм уу гидс дүүрдэг энэ завир. За энэ дээр болохоор нэг сонирхолтой баримт гэх юм бол одоо Монгол улсын 95 орчим хувь нь болохоор лактозын үл твчилтэй гэж явдаг. Тэгсээр нэг хүмүүс маань сүүсүн бүтээгдэхүүн хэрэглээд байдаг. Хэрэглэлээ шууд айхтар гүйлэхгүй ч гэсэн ингээл нэг гидс эвгүй оргиол дүүрэл цанхаагаад байдаг хүмүүс маань дандаа энэ төрөлхийн ферментийн дутагдaltaй хүмүүс 95% гэж бүрдүүлсэн. Тийм ер нь бол Азийн тэгвэл ерөөсөө анзаардгүй юм шүү. Тийм анзаардгүй гэсэн үг. Тэгээ нөгөө нэг жоохон зовиртой байдаг гэсэн хүмүүс ингээл нэг сүлтээцээ уучлаа гидс дүүрээд байдаг хүмүүс маань ерөнхийдөө ферментийн дутагдaltaй байгаад байдаг л гэж ойлгоно гэсэн үг. За дараагийнх нь гэх юм бол ферментийн дутагдлаас гадна юу яагаад антибиотик буюу одоо эмийн хэрэглээ. За антибиотик уухаар яг нөгөө гүйлэгдэг тохиолдол бас байдаг. Энэ маань одоо яг яагаад үүсэж байгаа гэх юм бол одоо антибиотик их хэмжээр хэрэглээд ангууд гидсэн дэх одоо тэр микрофлора буюу одоо ашигтай бактериудыг байхгүй болгочлоо. Тэрнээс болоод ерөнхийдөө бас гүйлгэлт үүсэж болно гэсэн үг. За дараагийн том шалтгаан нь болохоор өрөвсөлт өвчин, гидсний өрөвсөлт өвчин. Одоо нарийн бүдүүн гидсний өрөвсөлт өвчнүүд ерөнхийдөө
үсгдэг гэсэн үг. За хэрэв өрөвсөлт өвчний шалтгаантай байх юм бол оншоо тодруулаад за тэгээд эмчилгээг ерөнхийдөө хийх шаардлагатай байх гэдэг гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө ийм шалтгаануудаас болоод үүсэж байна гэсэн үг те шалтгаанууд ойлгочихж байгаа. За тэгэнгუთ хамгийн гол юм маань болохоор халдварын шалтгаантай учраас халдвар маань яаж дамжаад байгаа вэ гэдгийг ерөнхийдөө бид нар мэдэх аюул шаардлагатай болоод байгаа гэсэн үг. За тэгэхээр гидсний гүйлгэлт бол ерөнхийдөө одоо өтгөн мөрийн зам гэж нэрлэдэг. Яг одоо анагаахын нэршил нь бол өтгөн мөрийн замаар ерөнхийдөө дамжиж байгаа гэж үздэг гэсэн үг халдварлах зам маань. За энийг одоо яг энгийнээр яаж тайлбарлах вэ гэх юм бол одоо халдвар авсан хүн маань одоо гараараа одоо тэр халдварыг гартаа авлаа. За ямар нэг юм барьлаа. За тэрийг нь өөр хүнд дамжуулаад бариад гараа одоо угаахгүйгээр хоол хүнс хэрэглэлээ. Хоол хүнстэй хамт ороод халдвар үүсгэнэ гэсэн үг. За тэгээд одоо яг энэ дамжих замтайгаа холбоотойгоор эрсдэл бүлгэн нас тусдаа өөр байх гэдэг гэсэн үг. За яагаад гэх юм бол одоо насанд хүрсэн хүмүүс бол харьцангуй одоо ингээд бийц сат ч юм уу те ойрхон тогтмол тавтамжтай гараасаа угаад хөвшсөн байдаг. За тэгэхэд л 0-5 насны хүүхдүүд маань ерөнхийдөө гар угаах дадал багтай. За тэгээд өөртөө угаасан ч гэсэн дутуу угаадаг ч юм уу. Тиймэрхүү нөхцөлөд гараа амандаа хийх процесс илүү өндөр гэсэн үг. Одоо адаглал бид нар бол одоо хоол идэхээс өмнө гараа угаадаг бол тэр хүүхдүүд маань хийхгүй байхгүй гэдэг гэсэн үг. За тэрнтэй холбоотойгоор болохоор өвчлөлтөө хүмүүсийн маань хамгийн одоо 1 номерт нь 0-5 насны хүүхдүүд. За тэгээд дээр нь болохоор бас 65-аас дээш насны хүмүүсээс орох гэдэг гэсэн үг тийм. Тэр нь одоо юутай холбоотой? Одоо насанд одоо хөгшрөх тусам хүмүүс маань бас одоо гар угаах тэр ахуун ариун цэвэр ерөнхийдөө жоохон багасгах гэдэг хангалттай. Холдоод хүндэрхгөөд гэдэг гэсэн үг. Тэгэхээр бас нөгөө настайгаа холбоотой нөгөө физиологийн бас нэг юм ерөнхийдөө бас байдаг байх тийм бас байж болно гэсэн үг. Одоо тухайн хүн маань нас нь яваад ирэнгүүт яана гэсэн үг. Дархлаа ерөнхийдөө сулраад ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ эрсдэлтэй бүлэг яагаад яриад байгаа вэ гэх юм бол 0-5 настай хүүхдүүд, за 65-аас дээш насны ахмадууд, за дээр нь одоо жирэмсэн эмэгтэйчүүд, за дархлаа суларсан хүмүүс маань хэрвээ одоо энэ халдвар авах юм бол өвчлөөд хүндрэх эрсдэл аягүй их болох гэдэг гэсэн үг. Одоо залуу насны хүмүүс бол өвчөө авсан ч гэсэн гүйлгэлт нь ингэж явж байгаа л өөрөө аяндаа идгээд ч юм ингээд явах гэдэг. А гэтэл энэ хүмүүс маань эмнэлгийн тусламж авах шаардлага ерөнхийдөө нэмэгдээд байгаа гэж ойлгож байна гэсэн үг. Яг одоо эмзэг одоо яг энэ тэ насны хүмүүс бол аль болох л ерөөсөө хурдан л мэрэгжлийн эмчит хандаал тохирох эмчилгээг маш хурдан авахгүй бол нөгөө гүйлгэл суулгалт чи өөр аягүй хортой нөгөө бүх эрдэс шим тэжээл бүх юмыг аваад гарчдаг учраас айгүй хурдан шоконд ордог гэж хэлдэг. Тийм, ер нь бол хүндрэх гэдэг. Тийм учраас одоо 0-5 насны хүүхдүүдийн нас баралтын 2 дахь гол шалтгаан нь өөрөө суулгалт өвчин болчиход байгаа гэж ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр одоо ингээ халдварынхаа шалтгааныг ойлгочлоо. Яагаад дамжаад байгааг ерөнхийдөө ойлгочихж байгаа гэсэн үг. Гүйлгэлтийг үүсгэдэг үндсэн механизмууд буюу одоо ямар шалтгаанаас болоод гүйлгээд байна гэдгийг ерөнхийдөө тайлбарлана гэсэн үг тийм. За эдгээрийн маань нэгдүгээрт нь гэх юм бол за гидсний шүүрэл ихсэх гэж одоо нэрлэдэг анагаахаар. За гидсний шүүрэл одоо ихсэж байгаа гэсэн үг. За энийг одоо юу гэж ойлгож энэ одоо ямар процесс явагдах гэдэг вэ? За энэ маань одоо яг энэ зурган дээр тайлбарлаад хэлэх юм бол одоо нарийн гидсэнд ингээд шүүрэл буюу шингэн их хэмжээтэй үүсээд за энэ шингэн нь болохоор өдөрт 1-2 литр юм шингэн үүснэ. За тэгээд тэр шингэн маань ерөөсөө шимэгдэхгүйгээр шууд бүдүүн гидсээрээ дамжаад суулгалт үүснэ гэсэн үг. Тэгэхээр 1-2 литргээ бодонгууд чинь нэг 20 удаа ч юм уу тийм хэмжээний одоо гүйлгэлт суулгалт шууд шингэн усрахыг гаргах усгоолж байгаа юм шүү дээ. За тэгэд энэний маань гол одоо яагаад үүсэж байгаа шалтгаан гэх юм бол одоо энэ бактери, вирусын шалтгаантай. Хамгийн тод жишээ гэх юм бол одоо ротавирусын үед болохоор нарийн гидсний одоо тэр шүүрлийг нь буюу одоо шингэнийг нь ихсэгчдэг гэсэн үг. Тэр вирус өөрөө нарийн гидсэнд очлоо. Вирусынх нь өөрийнх нь нэг тийм шинж чанар байгаад байна тийм. Тэрнтэй холбоотойгоор шүүрэл ихсэгчдэг. За тэгээд ингээд маш их хэмжээний усрахыг шингэнэ гүйлгчдэг гэж ойлгож болно гэсэн үг. За хоёр дахь нь гэх юм бол осмос даралт ихсэх гэж байгаа. Нарийн гидсний өөрийнх нь осмос даралт. За энэ осмос даралтыг юу гэж ойлгох вэ гэх юм бол осмос идэвхтэй бодисууд гэдэг ерөнхийдөө байдаг. За тэдгээрийн одоо хамгийн том жишээ гэх юм бол магний сульфат. Хүмүүс ерөнхийдөө магний сульфат уугаад өсөө үлж байгааг гүйлгдэг юм уу. За дээр нь болохоор одоо нөгөө түрүү энд ярьсан ферментийн дутагдал маань ерөнхийдөө энэ осмос даралтыг бас ихсэх гэдэг гэсэн үг. За тэгэхээр гидсэнд байгаа энэ даралт ихссэнтэй холбоотойгоор одоо шууд суулгалтыг үүсгэж байгаа гэж ойлгож байна. За дээр нь одоо механикар ч юм уу ерөнхийдөө ингээд гүйлгүүлээд байгаа ч юм уу. Тийм процессуудыг бол гидсэнд их осмос даралт ихсээд байна гэд ойлгочихно гэсэн үг. За дараагийнх нь шалтгаан гэх юм бол гидсний одоо гөрүүлзэх хөдөлгөөн гэж байгаа шүү дээ. Бид нар нөгөө нэг үр тариа янз бүрийн мэдээж
гөрүүлзэх хөдөлгөөнийг улам нэмэгдүүлдэг шүү дээ тий. Гөрүүлзэх хөдөлгөөн одоо ихсэх буюу алдагдаад одоо энэ бүдүүн гиз маань өөрөө ингээд тодорхой хэмжээний гөрүүлзэх хөдөлгөөнөөр өдөртөө одоо нүхтгнийг ингээд гаргаж ирдэг. За гэтэл тэр гөрүүлзэх хөдөлгөөн маань маш их болчихно гэсэн үг. За юм идлээ гиз гөрүүлзлээ шууд өндөрдөг ч юм уу иймэрхүү тохиолдол. За энэний гол жишээ нь гэх юм бол одоо хордлогын процессууд. За дээр нь болохоор одоо хамгийн гол юм нь болохоор архаг гүйлгэлт гэж байдаг. За архаг гүйлгэлтийг бол одоо хүн болгоно мэдэндээ одоо ингээд нэг гэр бүлтэн ч юм уу нэг хүн байдаг шүү дээ ингээд нэг юм идэнгууд шууд гүйлгэж. Зарим тохиолдолд нойр булчирхаатай холбож тайлбарлах гэдэг шүү дээ. Тэгэл хүмүүс ингээд за би одоо энийг идэж чадахгүй ийм хоол идвэл миний гиз гүйлгчдэг гэдэг одоо ингээд өөрсдөө мэддэг. Тийм хүмүүс маань ерөөхдөө гизнийх нь гөрүүлзэх хөдөлгөөн ерөөхдөө нэлийн нэмэгдсэн байх гэдэг гэсэн үг. За дөрөв дэх гол механизм гэх юм бол өрөвсөл байгаа. За түрүүний дээр дурдсан одоо бүдүүн гидээс нарийн гидсний ерөөхдөө өрөвсөлтэй холбоотойгоор бас гүйлгэлт үүснэ. За тэр тохиолдолд гэх юм бол одоо бүдүүн гидсний өрөвсөл буюу кроны өвчин байвал заавал бүдүүн гидсээ дурандуулаад эмнэлгийн тусламж ерөөхдөө авах шаардлагатай болж гадаг гэсэн үг. Тэгэхээр энэ дөрвөн механизмыг яг яагаад яриад байгаа вэ гэх юм бол энэ механизмуудыг ойлгож иж эмчилгээ маань бас зөв явагдах гэдэг гэсэн. Ямар шалтгаанаас болоод байгаа вэ гэдэг ч юм уу тий. Одоо гидсний гөрүүлзэх хөдөлгөөн ихсчээд байхад бид нар одоо осмос даралтын эсрэг эмчилгээ хийгээд ерөнхийдөө үр дүн гарахгүй ч юм уу. Тиймэрхүү байх гэдэг гэсэн. Тэгэхээр ямар шалтгаанаас болоод гүйлгээд байгаагаа, суулгаад байгаагаа ойлгох нь их чухал байх гэдэг гэсэн. За тэгэхээр суулгалтанд бол яг хүндрэх эрсдэлтэй хүмүүс маань энэ байгаад байдаг. За энэ хүмүүст ямар шинж тэмдгүүд илрүүл ерөнхийдөө маш аюултай вэ гэх юм бол за одоо анагаахаар бол усгүйжилт гэж ерөнхийдөө нэрлэдэг гэсэн үг. За усгүйжилт гэдэг маань яаж байгаа вэ гэхээр их хэмжээний шингэн ерөнхийдөө алдаад ах юм бол усгүйжилтийн процесс ерөнхийдөө орчиж байгаа гэж ойлгож болно. За усгүйжилт явагдаад ирэхээр хүнд өөрт нь ерөнхийдөө шинж тэмдгүүд илэрж болно. За ямар шинжүүд вэ гэх юм бол за нэгдүгээрт нь болохоор ам маш их цангана гэсэн үг. За ялангуяа одоо бага насны хүүхдүүд бол ингээд ховдголж уух гэдэг юмыг одоо ингээд ус өгөхөд ингээд хэмжээгээр залгиглаад ховдголж уух шинж гэж нэрлэдэг гэсэн үг. За тэгээд усгүйжилттэй холбоотойгоор арьс ингээд маш хураа болно, уруул амгалтна. За тэгээд нүд хонхойж орох ийм шинжүүд илэрнэ гэсэн үг. За тэгээд усаа ерөнхийдөө одоо гүйлгээд суулгаад алдаад байгаа учраас шээсний гарц айгүй багасчдаг гэсэн. За энэ бол одоо бага насны одоо жив хэрэгэлдэх хүүхдүүдэд айгүй тодорхой харагддаг тийм хүүхэд гүйлгээд байгаа үед ерөнхийдөө шээхгүй байна гэдэг эцэгчүүд маань айгүй их тэгээд байдаг гэсэн үг байхгүй юу. За тэгээд тэр маань одоо хоногт 2-оос доош жив ерөнхийдөө солиод авах юм бол энэ усгүйжлийн процесс явагдаад байна. Эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай байгаад байна гэж ерөнхийдөө ойлгож болно гэсэн үг. За тэгээд бүр хүн чатандаа ирэх юм бол хүмүүс маань одоо ингээд унтаарч эхэлдэг. Хүүхэд ингээд унтаарад нойрмоглоод ингээд унтаас ирүүний захсарт тиймэрхүү болоод ирдэг гэсэн үг. За хэрвээ ийм шинж илрээд авах юм бол яаралтай ерөнхийдөө эмнэлэгт хандах ийм шаардлагатай болоод ирдэг байна. За одоо эмчилгээр үгүй ерөнхийдөө орё тий. Тэгээ бас би бас нэмэлтээр нэг юм асууч. Нөгөө шинж тэмдэг одоо ингээд яг ийм аюултай шинж тэмдэг илэрх юм бол гэж байна. Та түрүүн бас өдөртөө тэдэс тэдэн удаа шингэн бахан бол энийг одоо суулгалтай байна гэж шинжилнэ гэдэг шүү дээ. Яг ямар одоо өөр нэмэлтээр одоо хүн ойлгох ийм одоо шинж тэмдгүүд юу байна? За ер нь бол суулгалтын гол шинж тэмдэг гэх юм бол их хэмжээтэй хэлбэржээг өвтгөн гараал байна гэсэн үг. За хэрвээ халдварын шалтгаантай байх юм бол нэмэлтээр одоо нөгөө нэг халдварын халуурдаг, за бөөлждөг, за тэгээд одоо нөгөө ерөнхий хордлогын шинжүүд илээ. Тийм булчингаар өвддөг ч юм уу, ядар сольдох иймэрхүү шинжүүд бол ерөнхийдөө дагалдаад илэрнэ гэсэн үг. За хэрвээ бид нар бүр одоо нөгөө халдварынхаа тэр гол шалтгааныг шинжилгээ гэх юм бол одоо өтгөний шинжилгээ өгөөд за ямар үүсгэгчээс болоод үүсэж ийн гэдгээ бас ерөнхийдөө тодорхойлох боломжтой байх гэдэг гэсэн. За эмчилгээний хувьд одоо суулгалт маань бас нэг өрмөц гэж хэлж болно. Одоо их өвчнүүд бол шууд ингээд шалтгааны эсрэг эмчилгээ шууд явах гэдэг. За суулгалтын хувьд болохоор нэгдүгээр одоо хэрэглэх эмчилгээ гэх юм бол за шингэн нөхөх эмчилгээ гэж явдаг гэсэн үг. За яагаад вэ гэх юм бол шингэний одоо их хэмжээтэй алдаад байгаа учраас хамгийн нэгдүгээр эмчилгээ нь бол шингэн нөхөн гэсэн үг. За шингэн нөхөх эмчилгээг бол одоо бидний хэлж заашнаар бол амаар одоо нөгөө шингэн сэлбэх давсны уус бол одоо хорсоол гэж нэрлэгддэг. Тийм хорсоолыг ерөнхийдөө хэрэглэнэ гэсэн үг. За тэгэнгүүт хорсоолыг хүмүүс ерөнхийдөө жоохон бас буруухах гэдэг хандлагатай. За хорсоолыг хэрэглэхдээ одоо юм халуун бүлээнээр нь за тэгээд баг багаар ойр ойрхон ууж яг тухайн шингэнийг нөхдөг. А гэтэл одоо хүмүүс маань болохоор ингээд нэг их савнд найруулж тавьчаал тэгэл нэг уухаараа ингээд амар их уучаал. Тэгээ бараг 1 2 3 том балгыг ингээд уучих гэдэг шүү дээ. Тэгэл ингээд хөрөгчдөг. Тэгэл ингээд хүүтнээр нь нэг дорт залглаад уучих юм бол хэд шингэн нөхгүй.
суулгалтыг улам л одоо их болгох гэдэг гэж ойлгож болно гэсэн үг. За дараагийнх нь бол одоо бүр их хэмжээтэй шингэн алдаад одоо юм усгүйжилтэд ороод ирлээ гэж бодох юм бол шингэнээс судсаар сэлтэн гэсэн үг. Эмнэлгийн нөхцөлд тусал хийлгээд одоо ямар одоо шингэн нөхөх үү гэдгийг одоо тухайн үнээс хамааруулаад тийм эмчилгээнүүд хийж явна гэсэн. Энэ эмчилгээг тэгтээ дур мэдээж хийж дур мэдээж хийхгүй заавал эмнэлгийн нөхцөлд хийх шаардлагатай гэсэн үг. За хоёрдугаарт нь гэх юм бол шалтгааны эсрэг эмчилгээ явна. За болж өгвөл ерөнхийдөө өтгөний шинжилгээ хийлгээд өгчүүл болон зүгээр гэдгийг. Гэтэ яг Монголын нөхцөлд бол бас яг тэр болгоо ингээл нэг хүүхэд суулгалаа гэхэд тэрнээс нь өтгөний шинжилгээ авах боломж айгүй бага байдаг учраас эмнэлзүүдээр ерөнхийдөө ажиллана л гэсэн үг л дээ. Одоо хүүхдийн өтгөн ямар байна гэдгээс хамаараад тодорхойлох гэдэг шүү дээ. Хамаарад одоо яг юуны шалтгаантай гүйлгэлт бай, суулгалт вэ гэдгийг аваад за хэрвээ бактерийн шалтгаантай байх юм бол нэгдүгээр антибиотик эмчилгээ хийдэг ч юм уу. За вирусээ явал вирусын эсрэг юм. За шимэгчээр үүсгэгдсэн гэж үзэж ирэл шимэгчийн эсрэг эмч гэдэг юм уу. Иймэрхүү шалтгааныхаа эсрэг эмчилгээнүүдийг ерөнхийдөө хийгээд явчихна гэсэн үг. За тэгээд шалтгааны эсрэг эмчилгээний дараа 3 дугаарт нь болохоор шинж тэмдэг эмчилгээ ерөнхийдөө явдаг гэсэн үг. За энэ маань одоо юу гэх юм бол халдвар аваад хүүхэд маань ч юм уу хүн маань халуураад байх юм бол халууныг бууруулж өгнө гэсэн үг. За их хэмжээтэй гүйлгээд байвал одоо тэр гүйлгээс суулгалтыг намдаадаг эмчилгээнүүд хийн. Их хэмжээтэй бүүлжүүд байвал бүүлжлтийг намдаа. Тухайн хүнд одоо ямар шинж тэмдэг илрээд байна тэрнээс ерөнхийдөө хамааруулаад шинж эмчилгээнүүдийг хийчихнэ гэсэн үг. За дараагийнх нь болохоор дэглэм эмчилгээ гэж явдаг. За дэглэм эмчилгээний хувьд гэх юм бол ерөнхийдөө хоёр үндсэн бүлэгтэйгээр явж болно гэсэн үг. Нэгдүгээрт нь хоол хүнс. Одоо эцэгчүүдийн дунд нэлээд байдаг даа ингээд гидсэнд өнгөр тогтоодог хоол хүнс, ээдэмтэй бантанч гэдэг юм уу. Тиймэрхүү хоол хүнснүүдийг за хоёрдугаарт нь болохоор ашигтай бактерийг дэмждэг. Одоо их хэмжээтэй суулгаад гидсэндх бүх ашигтай бактери одоо өтгөнөөрөө суулгалтаараа хөөгд байгаа учраас тэр ашигтай бактерийг дэмжих ерөнхийдөө ийм эмчилгээнүүд хэрэгэлдэг гэсэн үг байгаа. За өнгөр тогтоох одоо хоол хүнсэн дээр та бас тодорхойлж хэлж мэдээж одоо нөгөө гарын доор гэрт те маш ойрхон байгаа хамгийн ихний бас авах арга хэмжээ байдаг штэ. Би бол ингээ харж ирсэн юм. Зарим ээжүүд бол бага насны хүүхэдтэй яг нөгөө шингийн энтер баагаад байхад нь банан өгдөг тохиолдол айгүй илбэг өгдөг. Харцаа уулгадаг тохиолдол айгүй илбэг өгдөг. Энэ дээр та мэдээлэл. Эднийг бол бүгдийг ерөнхийдөө хэрэгжилж болно. За банан маань өөрөө бас өтгөн одоо хэлбэржүүлдэг тийм үйлдэлтэй жимс учраас банан хэрэгжилж болно. За дээр нь болохоор будааны шүүс уулгаж болно. За тэгээд одоо монголчуудын хамгийн их хэрэгэлдэг арга нөгөө ээдэмтэй бантан ерөнхийдөө хийж өгч болно. За эднийг бол ерөнхийдөө давхар хийж болно. Гэтэ энэ маань бол одоо энэ яг халдварын шалтгаантай суулгалтыг бол эмчлэх шалтгаанууд байх юм бол тэрийг бол эмчлэхгүй зөв өнгөцгөн ерөнхийдөө заавал энэ эмчилгээнүүдийг хавсарч хэрэглэх шаардлагатай л гэж ойлгож байна. Дангаар нь бол яг дангаараа бол яг суулгалтыг бол намдаах нь харьцангуй бага байх гэдэг гэж ойлгож байна гэсэн үг. За мэдээж одоо гүйлгэл суулгалтаа удаан явж болохгүй. Энэ бол эргээд нөгөө амнастай холбоотой ийм асуудал үүсгдэг учраас гүйлгэл суулгалт гэдэг бол мэдээж одоо тоохгүй орхиж болохгүй, мэдээж дур мэдээж эмчилгээ хийж болохгүй гэдгийг бол манай ундраа бамчууд маш сайн тайлбарлаж ярьж байна. Үзэгчд маань ч гэсэн бас энийг анхааралтай сонсхийг бас хичээгээрэй гэж хэлмээр байна. За үргэлжлүүлээд ямар мэдээлэлгүй те. Үргэлжлүүлээд гэх юм бол за одоо ийм үндсэн 4 төрлийн эмчилгээнүүд ерөнхийдөө байгаад байгаа гэсэн үг. За тэгэхээр хүмүүсийн хамгийн их алдаад идэг зүйл нь юу вэ гэх юм бол одоо энэ эмчилгээг л хийцдэг гэсэн үг. Шууд шинж тэмдэг эмчилгээ. Гэвч нь ийм дистаралтай явах гэдэг шүү дээ. Тэгтэл хүмүүс маань гүйлгэлээ шууд аптекаас очиод нэг гүйлгэлт намдаадаг ямар юм байна гэдээ авчлаа. Гүйлгэлт нь тухайн үедээ зогсчихно. Тэгсээр нэг тэр цаана явагдаад байгаа энэ гидсний гөрүүлзэх хөдөлгөөн алдагдах. Энэ дээр ерөнхийдөө ямар ч эмчилгээ хийхдэггүй. За тэгээд энэ дэглэм эмчилгээ явахгүйтай холбоотойгоор архаг гүйлгэлт ерөнхийдөө үүсчихнэ гэсэн үг. Тэгээ архаг гүйлгэлт үүсгэхээр нөгөө түрүүний ярьсанчлан байнгын гүйлгэлттэй хүссэн юм идэж чаддгүй. За тэгээд ерөнхийдөө гидс нь одоо суулгаад гүйлгээд байгаа хүмүүс бол мэдээж гадуур явсан ч гэсэн айгүй тийм тухгүй хэцүү нөхцөл байдал ерөнхийдөө үүсгэж байдаг гэсэн үг. За тэгэхээр энийг гол нь шийдэхийн тулд одоо хэрэглэх боломжтой юмнууд гэдэг юм бол за Хямлай брендийн Diarix гэдэг юм ерөнхийдөө байгаа. За Diarix имийг танилцуулахдаа одоо түрүүний дурдсан юмнуудтай ерөнхийдөө холбоод үйлдэлийг сайхан тайлбарлаад өгье гэж бодож байна. За нэгдүгээрт нь одоо за Diarix гэдэг юм маань ургамлын нарлагтай гэж явдаг. За тийм учраас бага насны хүүхдүүд за дээр нь насанд хүрсэн за тэгээд жирэмсэн хөхүүл хөгшрөн хүмүүс ерөнхийдөө хэрэглэх боломжтой болчихж байгаа. За нэгдүгээр үйлдэл нь гэх юм бол одоо энэ шалтгааны эсрэг эмчилгээ. За нэгдүгээр үйлдэл нь одоо энэ бактерийн эсрэг үйлчлэх нь байна, вирусын эсрэг үйлчлэх нь байна, шимэгчийн эсрэг үйлчлэх нь байна. Тэгэхээр
одоо ямар шалтгаантай гүйлгэлтэй тэрнийх нь эсрэг шалтгааны эсрэг эмчилгээ болгоод өгчнө гэсэн үг. За хэрвээ нэмэлтээр одоо эдгээрийнхаа шинжилгээг өгсөн байх юм бол DRX-тэй хамт шалтгааныхаа эсрэг эмчилгээг хамт хэрэглээд өгч болно гэсэн үг. Хоорондын дасан зохицол маш сайн. Хоорондоо нөгөө харшилтна гэсэн юм байхгүй. Байхгүй. Одоо вирусын эсрэг эм хэрэглэх юм бол DRX нь вирусынхаа эсрэг эмний үйлдэлийг дэмжиж өгчнө гэсэн үг. За ингээд нэгдүгээрт нь болохоор шалтгааны эсрэг. Ерөнхийдөө бактери эсрэг, вирусын эсрэг, за шингэгчийн эсрэг юм үйлдэл үзүүлчихнэ гэсэн үг. За дараа нь болохоор одоо энэ шинж тэмдгийн эмчилгээндээ бас нөлөөлнө гэсэн үг. За энэ дээр яаж байгаа гэх юм бол DRX нь өөрөө аргаах буюу одоо гүйлгэлтийг намдаах үйлдэл үзүүлнэ гэсэн. Тэгэхээр тухайн хүнд яг зовир өгөөд байгаа тэр олон суулгаад гүйлгээд байгаа тэр шинж тэмдгийг нь болохоор аргаагаад намдаагаад өгчнө гэсэн. Тэгэхээр гүйлгэлт маань зогсчих нэ. За хоёрдугаарт нь гэх юм бол яг гүйлгэлтийн үед бас их юм өвдөлт өгөх гээд байдаг гэсэн. Ингээд бацалдаг, өвддөг тийм. Мэдээж одоо гүйлгэж суулгаж үзээгүй хүн бол байхгүй байх юм байхгүй. Хүн болгон өөрөө юм тийм туулаад гараад ингээд даван туулаад өгсөн байдаг шүү дээ, тий. DRX өөрөө агчил гидсэн дагаад энэ булчингуудын агчлыг тавиулах бас үйлдэл үзүүлчихдэг гэсэн. Тэгэхээр агчил одоо өвдөд байна гэдэг маань тэнд байгаа одоо ингээд агчил явагдаад булчин чангарснаас болоод өвдөлт үүсээд байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр тэрийг намдаагаад өглөө өвдөлт завөр бас дагаад багасчихна гэсэн. Тэгэхээр шалтгаанаа эмчилчлээ, шинж тэмдгүүдийн ерөнхийдөө эмчлээд ирж байна л гэж ойлгоно гэсэн үг. За дараагийнх нь болохоор одоо дэглэм эмчилгээ гэдээ явж байгаа. За энэ дээр болохоор одоо нөгөө гидсний гөрүүлзэх хөдөлгөөнөө сайжруулах гэдээ ярьсан. За тэгэнгუთ DRX маань өөрөө одоо эсийн төвшөндөө очиж үйлчлээд гидснийхаа одоо тэр саст бүрхүүлээг эмчлээд өгнө гэсэн үг. Тэгэхээр архаг гүйлгэлт ч юм уу тэрийг бас зогсоох намдаах үйлдэл үзүүлж эхэлнэ гэсэн үг. За нэг удаагийн гүйлгэлтийн дараа ерөнхийдөө удаан хугацаанд нэг 3 сар орчим ч юм уу хэрэглэх юм бол одоо гидсний гөрүүлзэх хөдөлгөөн за ялангуяа одоо энэ гидсний энэ дотор талын салт бүрхүүлийг нөхөн төлжүүлэх үйлдэл үзүүлээд өгнө гэсэн үг. Тэгэхээр архаг гүйлгэлтээс ерөнхийдөө урьдчилан сэргийлнэ. Байнгын гүйлгээд идэх хүмүүс бол одоо нэг 3 сар ч юм уу хэрэглэхэд одоо нэг жоохон юм мэдээл гүйлгдэг ч юм уу тэр завирууд аюул сайн хамтж өгдөг юм давуу талтай бас байх гэдэг гэсэн үг. За тэгээд дээр нь одоо энэ дээр түрүүн бидний одоо дуртад орхисон байгаа ашигтай бактери гэж байгаа. За ашигтай бактерийг одоо бид нар ер нь л одоо хүн болгонд л аягүй хэрэгэлдэг болчихжээ. Гисэн ярины өдөр тутамдаа хэрэглэж байгаа дэмжиж ингэж ингээл тийм. Тэгтэл одоо байнга гүйлгээд байгаа хүний маань одоо энэ ходоод за нарийн бүдүүн гидсний орчин ерөнхийдөө солигдчих гээд байдаг гэсэн. Тэгэхээр хичнээн 1000 бактери аваад байдаг. Тэр маань дотроо гидсэн дотроо одоо ялангуяа бүдүүн гидсэнд очиод өсөж үржиж чадахгүй байх юм бол ер нь үр дүн айгүй багтаах гээд байдаг гэсэн. За тэгтэл DRX нь болохоор тэр бактерийн одоо өсөж үржих нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг гэж ойлгож байна гэсэн үг. Тэгэхээр гаднаас одоо нэг тэр бум ч юм ашигтай бактери авлаа. За бүдүүн гидсэн тэр маань очиод үржиж 3 тэр бум болдог ч юм уу. Иймэрхүү байдлаар бас ерөнхийдөө нөлөөлдөг гэсэн үг. За тэгэхээр хүмүүс одоо цаашдаа ерөнхийдөө суулгалаа гэж бодох юм бол ганц энэ шинж тэмдгийн эмчилгээг аваад ерөнхийдөө орхиж болохгүй гэж ойлгох нь. Цогцоор нь эмчилгээг авч иж гүйлгэл суулгалт гэдэг өвчин богино хугацаанд хурдан үр дүнгөөгч итгэрнэ л гэсэн үг юм шүү дээ. Бага насны хүүхдүүд ялангуяа 0-5 насны хүүхдүүд гүйлгэлээ гэж бодоход за нэг хоёр гүйлгэхэд л тэр хонгох хэсэг бол бүр нэг нөгөө нэг түлэгдээд бүр айгүй амар болчихдог шүү дээ. Тэгэхээр энэ бол маш хортооч юм нэг ийм зүйлэл байх гэдэг тийм. Тэгээд одоо ялангуяа одоо энэ дулааны улирал ирж байгаатай холбоотой суулгалт бол нэлээд ихсэх хандлагатай байх гэдэг гэсэн. Яагаад гэвэл одоо тэр нөгөө итгэхгүй хэлбэрт орсон байгаа одоо газар хөлтцөн байх үед байсан бактери вирус маань газар гислээ дээшээ ууршлаа. За тэгээд нөгөө нэг гараа угаах одоо дадал суугаагүй хүүхдүүд маань ерөөхдөө илүү их өвдөх гээд байдаг гэсэн. За гэтэл эцэгчүүд маань одоо ингээл гүйлгээд эмнэлэгт хэвтээд гарч ирлээ. Манай хүүхд тэгсэн ч гэсэн гүйлгээд байна. Хоолндоо муудаад байна. Юм идэж чадахгүй байна гэж завираад айгүй хэлж ирээд байдаг гэсэн. За тэр үед нь гэх юм бол одоо эмнэлэгт хэвтээд одоо шинж тэмдгийн шалтгааны эмчилгээнүүдийг хийлгэчлээ. Дараа нь болохоор тэр нөхөн сэрийн эмчилгээ ерөнхийдөө явахгүй байхаас болоод дахин гүйлгээд байдаг гэсэн. Тэгэхээр эмнэлэгт хэвтээд гарсан ч бай, эмнэлэгтээ хэвтэж байгаа ч бай, ерөнхийдөө одоо үндсэн эмчилгээтэйгээ хавсраад DRX-ийг ерөнхийдөө хэрэглээд өгөх зүгээр гэсэн. За хэрэглэхдээ бол одоо бүр бага насны хүүхдүүд одоо ууж чадж байгаа хүүхдүүдтэй гэх юм бол 2-1-ээр хүчиж болно гэсэн үг. Энэ одоо шахмал юм байгаад байна. Тийм шахмал юм байгаад байгаа. 2-1-ээс нэг таблеткаар ерөнхийдөө өгчдөг. За хүүхэд маань 1 настай ч юм уу бага сартай хүүхдүүд байх юм бол хуваагаад талаад өглөө орой гэдэг ерөнхийдөө уулгachна гэсэн үг. За 5 хүртэлх насны жоохон том ч юм уу аль эсвэл жоохон жин ихтэй хүүхдүүд ч юм уу өөрөө залгиж чадах хэмжээний тийм байвал бүтнээр нь уулгachж ерөнхийдөө болно гэсэн үг. За насанд хүрсэн том хүмүүс маань яаж хэрэглэх вэ гэх юм бол одоо 1-2 ширхэг
одоо өөрийнхөө гүйлгэлтээс л хамаарна гэсэн үг. Өдөрт их хэмжээтэй гүйлгээдээ бол 2 ширхгээр нь давхарлаад ч юм уу. 2 удаа өглөө орой 2 гэдэг ерөнхийдөө хэрэгжилнэ гэсэн үг шүү. 2-2 удаа хэрэглэх гэдэг шүү. 2-2 удаа хүмүүс бол тийм. За тэгээд гол нь одоо нөгөө хүмүүс маань ингээд иймэрхүү бас коммент ерөнхийдөө хэлэх гэдэг гэсэн үг. Хэрэглэлээ зүгээр болохгүй өчигдөр уусан өнөөдөр ингээд энэ гэдэг юм. Хэвэндээ байна тий. Айгу хурдан үрд гэдэг гэсэн. Гэтэл одоо энэ гидсний маань салт бүрхөвч өөрөө гимтсэн гараад бид нар зүсгэхэд маргааш өглөө шууд зүгээр болтгоо яг адилхан үлээ тий. Тэгэхээр дээр нь энэ маань нөгөө ургамлын найрлагатай учраас химийн одоо тэр синтетик эмнүүдийг бодвол үйлчлэгээ бага зэрэг удаан байж болно гэсэн. Яагаад вэ гэх юм бол удаан хугацаанд хэрэгжилж тэр гидсэнд явагдаад байгаа одоо гөрүүлзэх хөдөлгөөний сайжруулах, салт бүрхөвчийг эмчлэх гэсэн тийм үйлдэлүүдийг ерөнхийдөө үзүүлнэ гэсэн. Асуудалтай юм процесслон дээр нь очихын тулд ургамлын эмүүдэд хугацаа шаарддаг. Хугацаа шаарддаг. Тэрийг аюулсаа ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хэрэглэхдээ болж өгөх юм бол одоо курс дээр нь 3 сарын хугацаанд хэрэгэлдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хэрэгжилж одоо энэ гол одоо архаг гүйлгэлт үүсгээд байгаа тэр шалтгааны эсрэг сайн нөлөөлнө л гэж ойлгож ерөнхийдөө болно гэсэн үг тийм. Баярлалаа амчаа. Өдөрт маань ч гэсэндээ бас энэ удаагийн нэвтрүүлгээс бас олон зүйлийг ойлгож байгаа. Гүйлгэл суултгалт гэдэг бол одоо бараг хүн болгонд одоо тохиолдож исэн ийм асуудал байдаг. Тэгэхээр гүйлгэл суултгалт гэдэг бол зүгээр нэг шингэн одоо өгтгөн гадагшлаад байгаа юм биш. Ийм олон шалтгааны улмаас одоо бид явж байгаа юм процесс үүдэг байна. Мэдээж ингээ нөгөө удаан гүйлгэл суулгаатай байвал мэдээж одоо энэ биеийн нөгөө үндсэн одоо энэ үзүүлэлтүүд унах юм бэ. Гол нь яг энэ одоо бүдүүн шулуун энэ одоо нарийн гид центртэй ер нь ямар хортой юм бэ? За яг үүсэх түрүүний одоо нөгөө дурдсан л салтын гэмтэл гэдэг юмыг үүсгэж байгаа гэсэн үг. За зарим хүмүүсийнх бол одоо ингээд дуран хийгээд үзэн гут ингээд битүү шархлаа үүссэн ч байдаг юм уу? Иймэрхүү байх гэдэг гэсэн үг. За тэгээд эренгуут энэ маань цаашлаад одоо нөгөө нэг гидсний өрөвслийг үүсгдэг. За тэгээд хамгийн одоо гол нөлөөтэй юм маань гэх юм бол архаг гүйлгэлт гэдэг юм үүснэ гэсэн үг. Байнгын гүйлгдэг. За одоо ерөнхийдөө одоо тэгж гүйлгдэггүй хүмүүс маань ерөнхийдөө жоохон мэдэхгүй ч магадгүй. Гэтэл байнга гидсэн гүйлгдэг, юм идлээ гүйлгдэг гэдэг маань шууд эрүүл мэндэд нэг хохирол учруулахгүй ч гэсэн тухайн хүнийхээ одоо нөгөө нэг амьдралын чанарт аягүй тийм асуудал үүсгэж эхэлнэ гэсэн. Гадаа гараад явж идэг гүйлгэлээ за 0 хаана яах вэ гэж байнгын юм одоо архаг стресс төрөлтэй хүмүүсийг тийм шалгатал яваад ахна шүү дээ. Тийм эрсдэл ерөнхийдөө үүсгэх гэдэг бас нэг сул талтай гэж ойлгож байна гэсэн. За ер нь одоо гидсний одоо ийм халдварт өвчнүүд ер нь 6 дугаар сараас эхэлж дэгддэг шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр одоо ингээд бас 6 дугаар сар удахгүй одоо хаяа баг ирлээ тий. Тэгэхээр яг энэ одоо оргил үеийн тий эхлэх гэж байгаа яг энтэй холбогдуулаад та бас үзэгчдэд ээж аавуудад иргэдэд хүүхдүүдэд юу зөвлөх вэ? Яаж одоо энэ бид нэр энэ одоо гидсний гүйлгэлт гэдэг зүйлээс өөрийгөө одоо ангид ойлгож чадах вэ гэдгийг та нэг сайхан дугаарлаад тий үзэгчдэд бас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөөч. За урьдчилан сэргийлэхэд ер нь бол гүйлгэлт аягүй их байдаг хэрний урьдчилан сэргийлэх хамгийн боломжтой өвчин гэж явдаг гэсэн. За яагаад гэвэл амьсгалын замын өвчин бол бид нэр амьсгалж байгаа учраас тэрийг авах магадлал өндөртэй. За гэтэл энэ маань өөрөө нөгөө өтгөн мөрийн замаар дамжиж байгаа гэсэн үг. Заавал гар оролцсон гэсэн үг. Тэгэхээр эцэгчүүд маань хүүхдийнхаа гарыг ерөнхийдөө сайн угаалгаад гаднаас ороод ирлээ шууд гарыг угаалгадаг. Хоол идэхийн өмнө гараа угаалгадаг гэд энийг одоо ерөнхийдөө бүр амьдралынхаа тогтмол хэвшил болгоод өгчих юм бол тийм одоо гар бол байнгын бохирдонд гараа бохирдуулахгүй байх гэж бол ерөнхийдөө байхгүй. Одоо бид нар энд ингээ хүрлээ, энд хүрлээ гар бохирдож байгаа. Гэтэл тэрийг шууд амдаа хийхгүй угаах ёстой, хоол идэхээс өмнө гараа угаах ёстой гэдэг дадлыг нэгдүгээр суулгах шаардлагатай гэсэн үг. За тийм дадалтай болчих юм бол суулгалтаас ерөнхийдөө сэргийлэх боломж аягүй өндөртэй. За дараагийнх нь гэх юм бол за мэдээж тухайн хүн өөрийнхөө дархлааг дэмжинэ. За ядар суултахгүй байна ч гэдэг юм уу тиймэрхүү хувь хүн өөрийнхөө бас одоо дархлаагаа дэмжиж гаднаас тухайн вирус, бактерийг авсан ч гэсэн өвчлөхгүй байх тал дээр ерөнхийдөө анхаарах шаардлагатай байх гэдэг гэсэн. Тэгэхээр одоо суулгалтаас сэргийлэх хамгийн гол юм маань ерөнхийдөө гараа угаах гэж зөвлөн гэсэн. Гараа л тогтмолсын угаагаал байх юм бол ерөнхийдөө халдвараас сэргийлэх боломж аюул өндөр байх гэдэг гэж ойлгож байна. Хамгийн чухал цор ганц сэргийлэх зөвлөгөө ерөнхийдөө гараа угаах гэж болно гэсэн үг тийм.
За баярлалаа амчаа. За баярлалаа. За өнөөдөр Ундрмаа амч маань бидэнд бас гүйлгэл суулгалт гэдэг маш чухал сэдвэр мэдээлэл өглөө үзэгчд маань ч гэсэндээ энийг бас маш анхааралтай сонссон баг. Гүйлгэл суулгалт гэдэг бол хин хүнд одоо тохиолдож болох ийм одоо өвчин. Гэхдээ эндээс бид нэр гараа угааснаар төгс одоо хамгаалагдаж сэргийлэгдэж болох юм байна гэдгийг бол эмч маань сая хэллээ. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Цахиур төмөр компани эмч Ундрмаа оролцлоо. Баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн маань нэвтрүүлгийн бүх дугааруудыг үзэхийг хүсвэл доор гарч байгаа QR кодыг уншуулад нэвтрүүлгүүдийн маань дугаарыг үзэх боломжтой, мөн доорх утсаар холбогдоод нэвтрүүлэгтэй хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг бас дуулгах таатай байна. Ингээд өнөөдөр 5 дугаар сарын 10-ны өдөр, за 5 дугаар сарын 12-нд олон улсын совилогч нарын баярын өдөр байдаг. Тэгэхээр Монголын одоо мянган совилогч нартаа одоо энэ өдрийн одоо баярын мэндийг хүргэе та бүхэн маань сайхан баярлалаа, ажил үйлснээс өндөр амжилт хүсье гэж бас эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн багийнхны зүгээс та бүхэндээ мэнд хүргэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа үзэгчдээ.